Өнөөдрийн хуралдаан дээр энэ суран скутертэй холбоотой гэмтрэг зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудын одоо тайлангууд бүгд тавигдана. Бид нэр чадлаараа л зүтгэж байгаа. Үнэлэх. Яг үнэлэхэд суран авч өгөө болчвол насан туршаагүй хүн суран унахаа болчвол тэгэл болчихж байгаа. Хин авч өгөөд нэг үл эцэг их асран хамгаалагч нь өөрсдөө авч өгöd. Тэгээ өөрсдөө хүүхдүүд нь гэмтсэний дараа би юу хийчихвэл гэж. Өөрсдөө хүүхд нь очиод тэр автобусны дугуун доогуур тархиа бяц гიშгүүлээд гарсны дараа эцэг эхчүүд нь өөрсдөө одоо ойлгож эхэлж байгаа юм. Тэгэхээр би төрүүлээд хэлэх гэж байгаа юм бол насан туршаагүй хүүхдтэй сураа авч эрхлүүлээд хэдүүлээ яах вэ? Замын хөдөлгөөний дүрмэнд өөрчлөлт орсон. 18 наснд хүрсэн, каск зүүсэн, баруун зүүн гартаага дохио өгдөг, хойдолтой урталтай гэрэлтэй торомсны гэрэлтэй бүрэн тоноглогдсон техник тоног төхөөрөмжийг бид замын хөдөлгөөнд оролцуул. Оролцохдоо замын хөдөлгөөний баруун талаар нь оролцсон. Тэрнээс машин ингэж хоорондоо сүлжээд яваад байдаг зохицуулт байж болохгүй гэж. Одоо бид эрхчил юу их чинь гэвэл эрхчил бүр энэ сураантай хүүхдүүдтэй сураантай цагдаа нарыг л гаргая гэж байгаа. Яг энэ дээр нь зохион байгуулалтанд авах. Тэгхгүйгээр энэ төрлийн одоо гэмтрэг зөрчлийг бууруулна гэдэг бол огт байж боломгүй юм л. Тэгээ бид нар жолоочтойгоо хамтарч ажиллана. Иргэдтэйгээ хамтарч ажиллана. Ингээд бид нар одоо 102 аппликейшнийг яаж үр дүнд хүргэж болдгийг бас тодорхой хэмжээнд харж байгаа шиг иргэдтэйгээ нийлж одоо энэ төрлийн одоо гэмтрэг зөрчлөөс хүүхэд багчуудаа аваар осол одоо түүнээс урьдчилан сэргийлэх ажил дээр нь ажиллана гэж харж байгаа. Скутер асууж байгаа шиг байсан. Скутер дээр бол бид нар яг нэг үгүүлээ. Би бас өөрөө хувийн хвшилд ажиллаж исэн хүн. Хувийн хвшлийн одоо аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих ёстой гэдэг юм байр суурьтай байдаг. Энэ байгууллагуудыг дэмжиж Монгол улс эдийн засгийн хувьд хараат бус болж үргэлжлүүлээд бид нар энд бүтц бүтээн байгуулалт бусад төс төлбөрүүдийг хийн. Энэ бол Монгол улсын тэргуун зэрэг байх хэрэгтэй. Тэргүүлэх одоо зэргийн ач холбогдолтой одоо ажил байх хэрэгтэй. Скутерний компаниудад бид нар нэг л зүйлийг санал тавьж байгаа. Та нар зүгээр л цэгцтэй юм зохион байгуулалтанд орооч л гэж. А компани скутер Б барилал дээр тавьбал Б барилал дээр л тавьдаг байх хэрэгтэй. Энд нь Б компани байна уу, С компани байна уу, ямар компани байх нь үл хамааран нэг л байршил дээр л тавьдаг бай. А тэгэхгүй одоо яаж ийм вэ гэхээр өөр дур дураараа ингээ байрлалуудад авч скутерээр тавьчаад идэг. Нөгөөхөн дээр нь явган уу явж байгаад очиод бэртэж гимтчихдэг. Очиж ялангуяа харааны бэрхшээлтэй хүмүүсийн зам дээр тавина гэдэг бол маш аюултай шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийг одоо бэртэж гимтээгээд ингээ явчих. За дээр нь одоо ёстой жинхэнэ нөгөө дураараа 20 км/цагийн хурдтай явна гэж анх гаргаж ирсэн бол ганцхан тэр чинь жийдэл мөрдөө явж байгаа шүү дээ. Бусад байгууллагууд нь бидний мэдэхгүй цагийн хугацаанд 30-40 км/цагийн хурдтай ч явуулсан тохиолдлууд байна. Тэгээ энэс үүдээд явгууны зам дээр би жишээ нь ингээд гэр бүлээрээ өөр хүүхдтэйгээ явхад байнгын айцтай хажуудаа нэг юм тол тавиад явж байгаа юм шиг л ийм л эрсдэлтэй алхам уурсан. Бид юу хийж байгаа вэ гэхээр аж ахуй нэгж байгууллагуудад бид байршлыг гаргаж өгөө. Та нар тэнд нь тавьчих гэж байгаа. Бид захин хөгжлийн яамтай хамтраад аппликейшн хөгжүүлэлтэн дээр ч хамтраад ажиллаж 16 наснд хүрээгүй бол тэр хүүхдийг скутер унуулдаггүй байх зохицуулалтанд нь оруулаад өгч гэж. Ингээд зэгцэнд нь оруулчих гэж. За дараагийн хэлж бид нар явган зам дугуун замын орчин нөхцөлийг бид нар бүрдүүлж өгч. Жишээлбэл 2030-аас 2040 он хүртэлх Улаанбаатар хотын явган зам дугуун замын төлөвлөлтийг хийж дуусчих. Эх 7 хоногоос бид нар энэ төлөвлөсөн байгаа байршлуудад бүгдэнд нь очиж ажиллана. Үнэхээр үр дүнтэй байна уугүй гэдэг. Тэгээд жил болгон 75-аас 100 км авцамыг тавьбал скутерээр чөлөөтэй явах орон зайг нь бий болгож байна. А явган үний зам дээр явах гэж байгаа бол явган үний зам дээр дугуун замын тэмдэглэгээтэй газраар скутер дугуй бапит яв. А явган үний замаар тустай. Тэгэхээр бид нар аваар осолд орохгүй гэсэн. Хэрэв тэр замаар яваагүй хүн очиж мөргөл тэр хүний өөрийн хариуцлага учраас хуулийн өрөөнд хариуцлага үлээх. 16 наснд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөний дүрм мэдэхгүйгээс болоод замын хэсгээр нь авцамын хөдөлгөөнд оролцож байгаад аваар осолд өртөөд амнасаа алдсан тохиолдол зөндөө гарсан. Бид 16 наснд хүрсэн хүнд үйлчлэх гээд байгаа нь замын хөдөлгөөний дүрм мэддэг. Ядаж ингэж нөгөө бие хүн болж төлөвсч яваа энэ залуучуудад оруулах юм бол арай аваар ослон багын бас нэг юм соёлтой замын хөдөлгөөнд оролцох юмаа гэдгийг ийм л байрсан. Хэрвээ орох гэж бол баруун талыг нэг тэнд бас бид тэмдэглээнүүдийг тавьж ингээд А цэгээс Б цэг хүрэхэд хүссэн дугуун замаа сонгоод явдаг энэ орон зайг нь бий болгож өгье. Тэгээд хэрвээ энийг мөрдөж чадахгүй байвал Улаанбаатар хот энэ хүртэлтэн төлөвлөлтийг хийж өгöd байхад аж ахуй нэгж байгууллага одоо мөрдөж ажиллаж чадахгүй байвал бид энэ скутерийг зогсоо.